дискрет санамсаргүй хэмжээний тархалтай хууль нь дараах үслэгтээр өгдөг. M нь 3 n-тэй тэнцвэл өгөгдлийн стандарт хязгаарлалтыг олгож байна. За тархалтын функцийн хувьд бол магадлалуудын нэлбэр 1 гарч ирэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол ийм байх ёстой. Эндээс m дээр нэмэх n гэдэг нь тэг 10-4 гэж болно. За энд өгсөн нөхцлөөс m-ийн оронд 3n-ийг орлуулчих болно. Эндээс 4n тэнцүү тэг 10-4 гэж гарч ирээд n нь тэг 10-1 болно. За мэдээж n тэг 10-1 болсон учраас m нь тэг 10-3 байх нь. За одоо бид нар өгөгдлийн арифметик дундч дисперс стандарт хязгаарлалтыг олох боломжтой боллоо. За эхлээд санамсаргүй хэмжээний математик дундчийг олъё. Математик дундчийг олохдоо тоон утгуудыг нь харгалзах магадлалаар нөржүүлээд нэмдэг. Өөрөөр хэлэх юм бол 1-ийг энэгээр үржүүлнэ, 2-ыг энэгээр үржүүлнэ, 3-ыг энэгээр үржүүлээд 4-ийг энэгээр үржүүлээд нэмнэ гэсэн үг. За бичих юм бол за мэдээж эдгээрийг нэмэх юм бол 2.2 гарна. Манай санамсаргүй хэмжээний математик дунд чинь 2.2 байна гэсэн үг. За одоо квадратуудын дундчийг олно. Ингэхийн тулд x-ийн утгуудыг квадрат зэршүүлнэ. За ер нь дээр нь өчүүл амар байдаг. 1-ийн квадрат 1, 2-ийн квадрат 4, 3-ийн квадрат 9, 4-ийн квадрат 16. За квадратуудын дундч ихээр энэ нэгийг энэгээр үржүүлэх нь байна. 4-ийг энэгээр үржүүлнэ. Яг түрүүнийхтэй адилхан харгалзах магадлалаар нь үржүүлнэ гэсэн үг. За ийм болно. Эдгээрийн нийлбэр нь 5.8 болох нь. За дисперсийг олдог томьёо нь квадратуудын дунджаас дунджийнх нь квадратыг хасдаг. Энэ томьёонд орлуулах юм бол квадратуудын дундаж буюу 5.8-аас нь дунджийн квадрат буюу 2.2-ийн квадратыг хасна. За энэ бол 5.8-аас хасах нь 484 буюу тэг бүхэл 96 гэж гарч ирнэ. За стандарт хязгаарлалтыг олохын тулд дисперсээс язгуур гаргана. Тэжрэг язгуур дор тэг 96 буюу ийм гарна.